Америкийн сонсогчдоо Cocktail & Crime podcast-ийн маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Yay! Yay! За тэгээ энэ удаагийн дугаараар маань манай Доко коктейлээ хийгээд гинт хэрэгээ ярихаар бэлдсэн байна. Тэгээд дугаар эхлэхээс өмнө яс аншид болсноороо сануулга хийлье. Манай подкаст болсон гинт хэргийн тухай детальчилж ярих учир юмнаас амархан айдаг, цус нүжнөөс айдаг, тэгээд зүрх судасны өвчтэй эсвэл жирэмсэн эмэгтэйчүүд байх юм бол битгий сонсороо гэж зөвлөдөг байгаа. Хэрвээ сонсхийг хүсэх юм бол араа өөртөө таагараа гэж хэлдэг байгаа шүү. За ингээд дугаартаа орцгоё. Докогийн маань хийсэн коктейл юу вэ? Тайлбарлаач. За тий. Өнөөдрийн коктейлийг бас хөөрхөн спешиал. Манай нэг ээжтэйгээ хамт сонсдог сонсогчоос захиалсан. Тэгээд харсан чинь үнэхээр нөгөө бит хоёрын одоо нөгөө урд урдны хийдэгчлэн амархан бөгөөд айгүй гоё амттай гоё коктейл байсан болохоор хийхээр сонгочоод байж гэн. Энэ нь болохоор цагаан виноны сангрия байгаа. Тэгээд орчин нь ерөөсөө амар амархан. Цагаан вино, хам борхоцооны шүүс, тэгээд цангис жимсний шүүс. Тэгэл амтлагаанд нь зүгээр лимон хийдэгсэн үү, лайм хийдэгсэн үү тэгээд дуртай жимсээ бас хийж бодлоо. Айгуу гоё тийм жимслэг, чихэрлэг айгуу гоё коктейл болдгийм байна. Тийм байна. Юу ээж анартайгаа уухадаас зүгээр л интэй хийцэн. Орой хоолн дээрээ гинбүн дээр яна одоо ээж автагаа уумуу гэд загнуулах үедээ. За тэгээд хэрэг болвол яг коктейлийнхаа эсрэгээр аимшигтай тийм жоохон одоо юу гэдгийг эвгүй хэрэг байгаа. За. Хоёлаа тэгээ шууд хэрэгтэй орох уу? За тэгээ да. Би өмнө бүр сандарчлаа. За энэ удаагийн хэргийн гол эзэн болвол Герман улсын иргэн байсан. Одоо Германд төрж өссөн хүн байгаа. Энэ хүнийг Карл Танцлер гэдэг. Карл болохоор 1877 онд 2 сарын 8-нд Герман улсын Dresden хотод төрсөн. За тэгээд ер нь бол амьдралынхаа туршид олон тийм өөр нэрээр явсан юм бэлээ. Одоо жишээ нь Германд гэрлэлтийн гэрчилгээн дээр гэхэд George Carl Tanzler гэдэг нэртэй байхад сүүлд одоо Америкт ирсэн хүн баггүй юу. Тэгээд сүүлд Америкт ирэхдээ Америкийн иргэний бүртгэлд болохоор Carl Tanzler von Cosel гэдэг нэртэй. Нас барсных нь гэрчилгээн дээр нь болохоор Carl Tanzler гэж байсан болвол зарим нэг одоо эмнэлгийн бүртгэл дээр Count Carl Tanzler von Cosel гэсэн ийм янзын нэрээр явдаг байсан хүн. За тэгээд одоо энээс хойш ерөнхийд нь Карл гэд дуудаад явчи. Германда байжгаад яг дэлхийн 1-р дайн эхлэхээс өмнөхөн Австрали улс руу очдог. Тэгээд тэр Австралид бол яг дайны үед тэндээ гатжгаад дайн намжих үед ээжигээ олохоор одоо ээжигээ олж уулзахаар буцаж Герман улстай ирдэг. Аз олж ээж нь 9 минут байсан. Тэгээд ээжтэйгээ уулзчаад ээжийнхэн дэргэд 3 жил амьдарсан. Тэгээд 3 жилийн дараа төрсөн дүүрүүгээ Америкийн нэгдсэн улсыг зорддог. За ээж дээрээ Германд очиход нь энэ үед бол 1920 он болж исэн. Тухайн үедээ Doris Schaffer гэдэг бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоо үүсгээд суудаг. Энэ хоёрын дундаас Aisha болон Clarissa гэдэг хоёр хөрхөн охин мэндэлсэн. Тэгээ харамсалтай нь Клариста жоохон бахта хоолойны сахуу өвчнөр нас барсан юм байлээ. Тэгээ тухайн үед энэ өвчин бас айгүй түгээмэл байдаг байсан гэсэн. За тэгээд 26 онд Карл одоо гэр бүлээрээ Америкийн нэгдсэн улсын Флорида мужийг зорддог. Флорида мужта гэрийнхнийгээ болохоор Zephyr Hills гэдэг хотод үлдээчээд өөрөө ганцаараа Key West руу усан цэргийн эмнэлэгт ажиллахаар явсан. Тэр ажилдаа орохдоо Carl von Cosel гэдэг нэрээр ажиллаж байсан. Тэгээд сонирхолтой нь болохоор багада Countess Anna Constantina von Cosel гэдэг нэртэй Carl-ийн одоо дээд өвөг эцэг гэх юм уу да дээд үед нь амьдарч исэн нэг тийм эмэгтэй сүнс өөр дээр нь ирдэг байсан тухай ярьдаг. Тэгээд багада тэр хүний сүнсийг хардаг, тэр хүнтэй ярилцдаг байсан гэж ярьдаг. Тийм учраас одоо энэ Carl von Cosel гэдэг нэр нь энэ эмэгтэй нэрээр өөрийгөө нэрлсэн юм байна лээ. За. Тэгээд одоо энэ эмэгтэй сүнс өөр дээр нь эрэхтэй Карлийн жинхэнэ хайрын тухай өөрт нь хэлж өгдөг байсан. Тэгээд тэр нь болохоор тийм экзотик төрхтэй, тийм хар үстэй айгүй хөөрхөн хүүхэн дүрсэлж хэлж өгдөг.
За Карл болохоор тухайн эмнэлэгтээ сүрээ өвчнөөр өвчлж одоо ирж байгаа хүмүүстэй ажилдаг байсан юм байлээ. Тэгээд яг одоо сургууль соёлтонд төгсөөд яг доктор болсон юм уу гэхээр бас үгүй юм шиг байгаа. Зүгээр өөрийгөө доктор гэж хэлээ орчихсон юм уу? Яг яаж ажилдаа орсныг нь бол мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан сүрийн тасагт ажилдаг байсан. Тэгээд тухайн үед одоо 30-аад он гэдэг чинь нөгөө сүрээ бол бүр маш амар өвчин байсан юм байна л да. Одоо идэхгүй маш олноороо нас ордог өвчин байсан. Тэгээд ер нь бол тийм өдөр тутамдаа маш их хүн өгч яхахыг хардаг байсан байгаа. За тэгээд явж агаад 1930 онд ажиллаа хийж ахад нь эмнэлэг дээр нь Мария Елена гэдэг эмэгтэйг ээж нь шинжилгээ өгүүлэхээр авчирдаг. Тэр нь болохоор ер нь бол тэр авдаал ер нь айгүй хөөрхөндөө тооцогддог айгүй хөөрхөн тийм эмэгтэй байсан байгаа. Тэгээ тэр эмэгтэйг анх хараад шууд нөгөө нэг Анна гэдэг хүний нөгөө сүнс ирээд хэлдэг байсан штэ чиний жинхэнэ хайрчин бол ийм төрхтэй ийм хүн шүү гэд. Тэсэн чинь тэр эмэгтэйг анх харсан чинь шууд яг тэр нүдэнд нь харагдаад энэ миний жинхэнэ хайр байна гэж таньсан байгаа. Елена гэдэг хүүхэн нь болохоор тухайн үед 22-23 настай тийм охин байсан. Тэгэхэд энэ үед ч одоо Карл ч өөрөө 50 гарсан хүн байгаа штэ тий. Еленагийн хувьд болохоор Льюис Меса гэдэг хүнтэй гэр бүл болсон байсан боловч одоо тэр хоёр хүүхэд нь цулбаснаас болоод тэр Льюис гэдэг залуу Еленаг хаяа авчихсан. Тиймэрхүү тэгээд хаяа авчихсан ч гэсэн одоо энэ цаг хугацааг хүртэл тэр хүнтэй одоо албан ёсоор гэрэлсэн гэж явдаг байсан юм байна лээ. За тэгээд Еленаг эмнэлэгт очиход сүрээ өвчтэй гэдэг нь тогтоогдоод ер нь бол биеийн байдал нь маш хүнд байсан. Тэгээд сүрээгээр бас Еленагийн гэрээхэн нь бас маш олон хүмүүс аль хэдийн нас барчихсан байсан. За тэгээд Еленаг мэдээж Карл эмчлэх гэж бүр маш их хичээсэн. Мэдээж те одоо энэ нөгөө нэг амьдралынх нь жинхэнэ хайр нь гэд ботчихсан маа штэ. Тэгээд ер нь бол авч үлдэх гэж маш их хичээсэн. Харамсалтай нь яг нөгөө сургууль соёлд нь явж те жинхэнэ эмч энэ төр байгаагүй болохоор ч тэр үе ер нь бол тухайн үед энэ өвчин амар байсандаа ч тэр үе ер нь бол аварч чадаагүй. Эмчилгээний тулд бүр Еленаг гэрт нь аваачиж дүүлээд тэг өөрөө өдөр болгон ирж асардаг байсан ба. Карл угаасаа Еленад хайртай гэдгээ ер нь бол их мэдрүүлдэг байсан. Бэлэгсэлт барьж гүйдэг, сэтгэл мэтгэлээ илчилдэг. Гэтэл одоо Елена бол угаасаа Карлд тийм сэтгэл байгаагүй. Өөрийгөө олвол тэг гэрээхэнд нь мэдээж Еленагийн гэрээхэнд нь би бол маш сайн эмчтэй. Би одоо энэ өвчнөөр маш олон хүн эмчилсэн энэ төр гэж тархинь угаагаад тэгээд ер нь тэр ганцаарчилсан эмчилгээгээ одоо эмчилгээ гэх юм да тий одоо эмчилгээ шиг юм эхэлсэн байгаа. Елена болохоор 1931 оны 10 сарын 25-нд яг тэр сүрээ өвчнөөсөө болж нас бараад тэгээ Еленаг нас барахад Карл бүх тэр оршуулгын зардал тий бүх хөл тэр зардлыг нь ер нь даасан. Тэгээд одоо оршуулгахт нь яг юу гэж хэлж гэр бүлийнхнийг ятгах чадсаныг нь бол үнэхээр мэдэхгүй. Гэхдээ ямар ч тач гэсэн гэрийнхнийг нь ятгаад Еленаг газар доор биш тийм бунхан бариулаад тэнд нь одоо үрд нойрсуулахаар болсон. Тэр бунхан руу орох түлхүүр нь болохоор ганцхан Карл байдаг. Бүр гэрийнхэнд нь бол ээжд нь ч байдаггүй ганцхан Карл байдаг. Тэгээ тэрүүгээрч барахгүй бунхан дотор нь гэрэл холбож залгасан. Тэрнээс гадна утас нь шүү дээ. Утас хүртэл байрлуулсан ба. Тэр утасныхаа одоо нэгийг Еленагийн цогцны хажууд нь нөгөө талын болохоор бунханы гадна талд байршуулсан гэдэг. Карл тэгээ өдөр болгон түүний шарил дээр очиж ярилцдаг байсан. Елена нэг тийм Испани дунд дуртай байсан юм л да. Тэр мөрийн дуулж өгдөг, өдөр болгон очдог. Тэгээ өөрийнх нь ярьж байгаа болохоор одоо бунхан дотор нь орсон байхад Еленагийн сүнс нь өөртөө нь ярьдаг байсан гинэ. Тэгээд мэдээж эн чинь шарил нь уудах тусам үнэр та нар амар дэлтгэ байлаа шүү дээ. Тэгээд ирэхээр нөгөө нэг дотор нь орж чадхаа болоод тэгээ нөгөө уцаараа ярьдаг болсон баа. Одоо ингээд өдөр алгаа очиоор агаад ер нь Карл Еленад бүр улам ихээр дуурлаад гэрлэх санал хүртэл тавьсан гинэ. Мэдээж өдөр алган хүний цогц дээр одоо шарил дээр очиод яриад байгаа хүнийг одоо эргэн тойрны хүмүүс нь бас анзаарнаа да. Хүмүүс жоохон мэдээд одоо яриа мараа дэлгэрээд ирсэн чинь Карлыг ажлаас нь халчихсан. Тэгээ 2 жилийн турш Еленагийн цогцтой ярьсны дараа Карл найзуудтай хэлэхдээ Елена эцэст нь нэг юм миний гэрлэх саналыг зөвшөөрлөө гэж бүр ингээ уцаар залгаж хэлсэн тухай найзууд нь ярьдаг. Тэгээд одоо гэрлэх санал зөвшөөрөхөөс гадна намайг одоо эндээс аваад яваач гэж надад хэлсэн гэж ярьсан байна. 1933 оны 4 сард нэг өдөр Карл Еленагийн цогцыг
өөрийнх нь хүсэлтээр гэж аахгүй одоо Еленагийн хүсэлтээр эхнэрээ болгож хамтын амьдралаа эхлүүлэхээр авч явдаг. Яг тэр хавьяас нь холгүй нэг тийм ашиглалтнаас гарчихсан нисгэ болчихсон тийм онгоцны одоо сэг бол биш. Тэгтээ яг юм байд. Гаднаас нь харахад ингээд зүгээр. Тэгтээ ерөөсөө ажилдаггүй нэг тийм онгоц. Тэр доторхыг ингээд бүр лаборатори шиг засаад тэрийг Еленагийн онгоц гэж хүртэл нэрлээд тэгээд анх бунхнаас цогцыг гаргаж ирээд тэр онгоцон дотроо аваачдаг. Тэнд болохоор яах гэж аваацсан гэхээр Еленаг буцааж ам оруулах зорилготой байсан. Мэдээж энэ ч доо нас бараа 2 жил болсон хүний цогцос яагаад ч яаж ч ам орох уу бүх одоо туршиж үзсэн арга нь амжилт олоогүй учраас хамт амьдрахаар гэрлүүгээ авч явдаг. Тэгээ нөгөө ялзарж байгаа цогцос чинь ямар амар үнэртэй байх лээ те. Тэрэндээ маш их хэмжээний тийм үнэртэй ус цацж цэвэрлэгээний тийм ариутгагч бодис центр цацдаг байсан юм билэ. Тэгээ цогцыг гэртээ авчираад хувцсын солиод шилэн тэрко бэйли болон даашин зөмсөлдөг. 2 жил болсон цогцос учраас арьс нь илжирч мууцсан байсан. Тэгэхээр нь тийм торгыг лааны тосонд хийж шохоодож арьсыг нь бүрдэг. Хуух нь ялзраад үс нь унсан болохоор өөрийнх нь үсээр хиймэл үс хийж зүүлгсэн. Яагаад өөрийнх нь үсээр гэхээр нөгөө Еленагийн ээж нь охиныхоо үсийг хадгалдаг ажилтэй. Тэгээд охиноо насаар бараад удаагүй байхад нь нөгөө Карл амар одоо ингээл зовж хандж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг хараад одоо яадаг чинь үнэхээр миний охин тайртай байж ч гэж бодсон уу ямар ч ийсэн Карл тэр цуглуулсан байсан охиныхоо үсийг нь өгсөн бэлээ. Тим түүхтэй. Тэгээд тэр үсээр нь одоо хиймэл үс парик гэж ярьдагтэй. Тим юм хийгээд тэр цогцонд өмсүүлдэг. Яснуудыг нь болохоор хооронд нь уяа болон үлгүүрээр холбож хэлэхэд цээжний хүндийд нь ноорсон арьс хийж тийм төгөр болгодог. Нүднийх нь оронд шилэн одоо тийм хүүхэлтэй юм шиг тийм нүд хийж хөмсгийг нь зурснаас гадна эмзэг эрхнийх нь оронд кордон цаас хэлбэрт оруулж хийсэн байсан. Тэр дотор нь Аха. Карл тэр цогцтойгоо бүхэл бүтэн 7 жил хамт амьдарсан. Пүүх. Гаргаж ирснээсээ хойш 7 жил үү? Oh my god. Тэгээ мэдээж одоо эн чинь бас яриа болно штэ тий. Тэгээ Карлиг Еленагийн цогцыг гэртээ хадгалдаг гэсэн цуу яриа тэр хаваар дэлгэрээд байсан боловч одоо мэдээж хүмүүс итгэхийг хүсээгүй. Гэхдээ нэг өдөр яалтчгүй нэг хүн харцсан байгаа хгүй. Тэр нь яаж исэн гэхээр Карл Еленагийн цогцтой цонхныхоо яг урталт бүжиглж исэн гэсэн. Тэгээ яг тэрийг харчихсан. Тэгэл нөгөө хил амжин бүр ингээл улам ихсээд жагаад 1940 оны 10 сард Еленагийн эгч нь Флоринда гэдэг эмэгтэй тэр цуу яриа ер нь үний юм уу удлаа юм уу гэж шалгахаар Карлын гэрт нь очиход мэдээж үнэн байж таарсан. Тэгээ Флоринда тэр доорн цагтаадуудад Карлыг баривчлуулсан. Удалгүй шүүх хурал нь болоод сэтгцийн одоо мэдээж одоо эмчнэр оншлоо шүү дээ. Шинжгээ хийхэд ер нь бол хариуцлага хүлээх эрүүл ухаантай гэж үзсэн учраас зориггүйгээр санаатаагаар шарил сүтгэсэн. Дээрээс нь зөвшөөрлгүйгээр цогцыг байрнаас нь хөдөлгсөн гэсэн үндэслэлээр ял онохоор ажиллаж исэн. Тэр үед нь Карл найзынхаа тусламжтайгаар $1000 барьцаа тавиад суллагдсан. Шүүх хурал нь болох цагаасаа хойшлсоор агаад хэргийг нь одоо авч хэлцэх хугацаанд дуусаад тэг хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм билээ. Тэгээ мэдээж энэ хэрэг чи одоо тэр хавийнхын төдийгүй орон даяар буун шуугаан тарьсан. Хамгийн сонирхолтой санагдсан юм нь хүмүүс тухайн үед Карлыг одоо илүү ингэж чигшиж зэвүүцхээс илүүгээр ямар романтик юм бэ гэж ингэж өрөвдөжсэн гэж байгаа. Тэгээ энэ үйл явдлын дараа Еленагийн цогцыг эмчнэр болон патологчид шинжилснийхэн дараа нийтэд үзүүлэхээр үзүүлэн шиг Дин Лопес гэх оршуулгын зааланд тавьсан. Тэр үед ойролцоогоор 7000 хүн очиж цогцыг үтсэн тоо баримт байдаг. Тэгснийхаа дараа Key West оршуулгын газар нууцаар ямар ч тийм таних тэмдэггүйгээр цогцыг оршуулсан. Өөр хүмүүс ч юм уу магадгүй Карл өөрөө эргэж ирээд ухчиж магадгүй гэж үзсэн учраас ямар ч тийм таних тэмдэггүйгээр оршуулсан юм байна лээ. 1944 онд Карл жуул нөгөө ихнэр хүүхэдтэй штэ хаяа авцсан. Тэгээд 44 онд ихнэрлүүгээ ойртож Pasco County гэдэг газар руу нүүж очиод тэгээд өөрийнхөө намтрыг Fantastic Adventures гэдэг нэртэй ном болгож бичээд 1947 онд хэвлэлтэнд гаргасан. Өөрийнхөө тухай ном бичээдээ хийсэн тэр балан юмныхаа тухай юу?
Аха, өөрийнхөө намтрыг өөрөө бичсэн. За. Тэгээд Карлыг нас барахаас өмнөх одоо амьдралынхаа сүүлийн хэдэн жил бол эхнэр нь ер нь орж гарч тусалж дэмждэг байсан гэсэн. 1952 онд буюу 75 наснда Карл нас барсан. Тэр болтлоо бас зүгээр байгаагүй. Нөгөө Еленаг төлөөлүүлээд хийцэн тийм баримл хийчихсэн. Тэрнтэйгээ амьдарсаар ирсэн юм бэлээ. Карлийн цогцос гэртээ нас бараад 3-7 хонцгсон байдалтай болцсон. Зарим хүмүүсийн яриагаар болохоор Карлийн цогцсон тэр Еленагийн тэр төлөөлүүлж хийсэн баримлын гар дээр нь одоо хэвтцэн байдалтай тэгж олцсон гэж ярьдаг боловч одоо нас барсан тухай бичиг дээр нь болохоор газар хэвтчихсэн гэж бичсэн байт юм бэлээ. Дээрээс нь Svejsgud гэдэг хүний бичснээр бол Карл Еленагийн жинхэнэ цогцыг нь эргүүлж авч чадсан. Тэгээд тэр нь бол төлөөлүүлж хийсэн биш. Жинхэнэ тэр дотор нь жинхэнэ Еленагийн үлдэгдэл тэр дотор нь бас байсан гэж бичсэн байсан. Тэгээд энэний бол үнэн худлыг бол мэдэхгүй. Олон жилийн дараа бас засварын ажилчин Карлын гэрээс нь бичиг олсон юм байлээ. Тэр дээр нь болохоор ерөнхийдөө Карл Еленад хор өгч алсан тухайга бичсэн байсан гэсэн. Өвчнөдөө хит их шаналаад харна туслах зорилготойгоор гэх юм уу та. Яг юу найруулж өгсөн тухайга биччихсэн байсан. За тэгээд яг энэ хачирхалтай түүхийн тухай одоо хайрын түүх гэхээр бас хэцүү. Одоо юуны ч түүх гэх юм те. Энийний талаараас кино, зохиол, дуу гэх зэрэг юмнуудад маш ихээр дурддагддаг юм байлээ. Дээрээс нь бас нөгөө музейд хоёр ч музейд энэ тухай үзүр байд юм байна. Нэг нь болохоор Ripley's Believe It or Not гэдэг музейд энэ нь болохоор тэр энэ хүний амьдарч ирсэн Флорида мужийн Key West-д байдаг. Еленад ингээд анхаарал халамж үзүүлж байгаа дүр зураглалаар энэ музейд энэ хоёрын юу байдаг гэсэн. Нөгөөх нь болохоор Martello Gallery Key West Art and Historical Museum гэсэн газар бас л Key West-д байдаг. Энэ хоёрын тухай үзүр байдаг гинэ. Тэгээд мэдээж өөрийнх нь нөгөө 47 онд бичсэн Fantastic Adventures гэдэг ном нь бас байгаа. Бас нэлээд хэдэн дуунд дурддагддаг. Телевизийн нэвтрүүлэг болон баримтат кинонууд дээр ч гэсэн доройж 4 тийм баримтат кинод орсон байдаг. Энэ тухай подкастууд бол угаасаа маш их байд юм бэлээ. Гэтэ тэр болгоныг би бол сонсч амжаагүй. Одоо сонсхийг хүсэж явах юм бол энэ хүний тухай Википедиа пэйж бас байгаа. Бүр доош нь эргүүлээ үзэхлээр подкастуудынх нь лист нь байлээ. Тэгэхээр сонирхсан хүмүүс байвал бас ороод үзээрэй. Тэгээд нэг юм сонин аимшигтай хайрын тухай юм шиг нэг тийм хий үзэгдэл хардаг солиотой хүний тухай юм шиг нэг юм сонин түүх байна. Амир завхарсан тэгснэ. Ямар гоё хайрын түүхээр романтик гэж зарим хүмүүс бодсон гинэ шал балан. Харин тийм тухайн үед тэгээ бас л хүмүүсийн сэтгэх өөр исэн билгүү дээ. Мэдгүй одоо хүртэл тэгэл сонио хүмүүс бэйжлээдэг байх гэсэн. Гэхдээ нэг талаас нь бодохоор бас өрөвдөлттэй юм л да. Ганц амьдарч байгаа амьдралаа ингээд хайртай хүнээ бүр дараа нь ингээ олсон. Тэгсэн чинь тэр хайртай хүнээ ингээ өвчтэй байж тараад нас орсон гэж бодохоор мэдээж өрөвдөлттэй. Гэхдээ үнэхээр агуу хайрд бас одоо хэмжээ хязгаар гэж байх ёстой байх гэж бодож байна. Тэгээ хайртай дуртай гээд авснаас нь гаргаж ирээд хамаг биеинд нь юм хүмжихэд тэгээ 7 жил хамт амьдрын гэдэг чи одоо миний хувьд бол хайр биш энэ бол зүгээр амиа хичээсэн тийм зан нарциссистик муухай зан юм шиг л одоо санагдчихээн. Тэгээ энэ хүн ерөөсөө тийм сэтгэл мэдрэлийн өөрчлөлт гэж нөгөө нэг онш гарсан юм байгаа юу? Байхгүй юм билээ. Уулын сэтгэл зүйчнэр одоо тэрийг онцлох гэж ажилласан шүү дээ нөгөө нэг шүүх хурлынхын өмнө. Тэгсэн чи ер нь бол одоо буруу зүгийг ялгаж чаддаг чадвартай шүүхийн өмнө хариуцлага үүрэх чадвартай хүн гэж тогтоосон. Тийм бүрэн боломжтой хүн гэж тогтоосон. Тэгэхээр ер нь бол тийм тухайн үед магадгүй одоогийн шиг ийм эмчнэр нь бас чадварлаг байгаагүй байж магадгүй юм те. Гэхдээ ямар ч гэсэн тухайн үедээ ирүүл гэж тогтоогдсон. За мэдгүй. Ямар ч гэсэн ирүүл биш л харагдаж байна. Ваа, тэгээ бүр юу вэ? 7 жил хамт байсан. Тэгээ одоо нөгөө нэг чи хэлжсэн шүү дээ ингээд нөгөө бэлэг эрэхтэнд нь ингээд картонын цаасаар ингээд
оруулсан байсан. Тэгэхээр чи одоо бас necrophilia хийдэг байсан үг болж таарах нэ. Одоо харин тийм л болж таарж явах шиг байна да. Гэтэ яг аль бие усаар бол яг тийм яг некрофил энтер гэсэн юм бас байхгүй юм шиг байна. Бас наадах ч бас жоохон маргаантай юм билэ. Зарим нь бол картон цаас одоо эмзэг хэрэгтэнд ингээ хийцэн байсан гэ, зарим нь болохоор хийгээгүй байсан гэл янз янзэр л ярьдаг юм билэ. Гэтэ бүр амар ботхоор мэдгүй ёо. Нөгөө юуг санаанд Anatoly-тэй амар адилхан санагдлаа. Anatoly ч нь болохоор нөгөө нэг жоохон охтуудыг гэртээ авчиж хөвгөлтэй болгож байлгадаг байсан шүү дээ. Тий. Тэр шиг зүгээр мэдгүй. Гэтэ ингээ ганцхан юутэй те ганцхан одоо хохирогч гэх юм уу та. Тий. Тэргээл юусоо миний амьдралын жинхэнэ хайр гэж ботчихсон. Тэгээд хамаг амьдралаа одоо амьдралынхаа талыг ч юм уу тэр хүнд зориулчихсан. Вау. Я мэдхгүй би яг нэг бодлын өрөвдөлтэй юм шиг нэг бодлын шал балайн гимээрээ. Гэтэ үнэхээр харамсалтай юм аа бас ингээд тэр нас орсон Линагийн охины гэр бүлд бас ямар их хүнд цохилт болж очсон бол тоо тий. Тий штэ. Мохай. Нэрээ ястай юу вэ наа? Амар харанхуу түүх вэ наа чи. Сичи. Бас тэгээд Аз олж гэх юм уу ер нь энэ тухай зураг хөрөг бас овоо илбэгтэй юм бэлээ. Нэлийн дээр үеийн түүх болохоор зураг хөрөг байх юм болов уу гэсэн чинь бас бэлээ. Оо тийм үү. Аха. Тэгээд YouTube-ээр сонсож байгаа хүмүүс маань угаасаа зургийг нь бол хараад сонсоод явсан байх. Харин бусад подкастын платформоор сонсож байгаа хүмүүсээ бол манай Instagram болон Facebook хуудас руу ороод үзэх юм бол бид хоёр зургийг тавьсан байгаа шүү. Би тэгээ бодож илаа бас ингээд дайн дажны үеэр сэтгэл санаанд нь өөрчлөлт орсон байх магадaltaй бах тий. Тэгээ нөгөө дайн эхлэхээс өмнөхөн Австрали явсан штэ. Тэгээ тэнцэнэ хэсэг нөгөө гаццсан байж байгаа буцаа Герман руу ээжигээ олох гээд ирдэг штэ. Тэгээ тэр хооронд бол Австралид нөгөө барьцааны хүмүүс энтертэй хоригдчихсэн юм бэлээ хэсэг. Тэгээ магадгүй тэр дотроо ч юм уу янз бүрийн юм хараад тэр нь нөгөө PTSD зочрол өгөөд те сэтгцэд нь өөрчлөлт гарсан юм уу мэдэхгүй. Тэгээ тэр нөгөө бүр багада тэр нөгөө дээр үе одоо хамаатныхаа хүний сүнсийг харддаг байсан гэдэг нь магадгүй тэр яриа нь амар юм үзсний дараа өөрчлөлт гараад ярьж эхэлсэн юм болов. Тэр яриа нь яг хидийд эхэлсэн гэдгийг бас мэдэхгүй л байна л та. Тэрийг бол үгүйсэхгүй юм биш үү те. Магадлал бол өндөртэй вэ. Угаасаа ямар л олигтой байв гэж тэ сэтгэл санааны дарамтанд ороод өөрчлөлтөнд ороод тэгээд ямарваа нэгэн байдлаар цочрол өгөөд ямарваа нэгэн одоо левелд бол өөрчлөлт өгсөн байх гэж би бодож байна. Тэрнээсээ ямар ч эрүүл хүнд хайртай боллоо гэд ийм хийгээ сууж яахгүй хаа. Тийм тий. Тэгээ бас нэг санагдсан юм эн чинь нөгөө яг хайгаад үзэхлээрээ доктор Карл Танцлер гэж явдаг. Тэг яг доктор гэдэг одоо хочийг хинч өгцэн зүгээр тухайн үед одоо эмнэлэгт ажилладаг байсан болохоор доктор гэсэн юм уу. Сургууль соёлд нь бол явсан тийм түүх би бол олж уншиж чадаагүй. Тийм сургууль тэгж сураад доктор болсон гэсэн юм бол байгаагүй. Тэгэхээр ер нь өөрийгөө л би доктор гэж л явдаг байсан хүн юм шиг байна. Бас үнэн юу байсан юм шүү. Амны фигүртэй баг байсан юм шүү. Аха магадгүй. Тэгээ тухайн үед яг юм жоохон тийм сул задгаач байдаг байсан ч гэж магадгүй те дөнгөж дайн дууссан бас нэг өгүүлбэр байсан нь нөгөө дайны дараа угаасаа ямар олигтой ах нэг хэсэг хямардаг штэ тэр үе муу хэцүүлсэн юм шиг аа нилээн л их юм үтсэн хүн юм шиг байлээ. Тэгээ жоохон магадгүй өөрчлөлт орсон байж магадгүй. Би бол тэрэнд бол бат итгэлтэй байна. Өөрчлөлт орсон байх гэж бодож байна. Ямар ч эрүүл хүн идэж юм хийхгүй. Тийм тий. Тийм штэ. Угаасаа битэрийн урд нь ярьжсэн олон дугааруудаас ер нь харахад бол ямарваа нэгэн сэтгцийн өөрчлөлттэй хүн тий ямарваа нэгэн юм суур хэдэн жилийн өмнө одоо амссан одоо тэр цочролтоосоо болоод ч юм уу ингэж гарч ирсэн тийм хэрэгүүд идэв ш. Тэрнээс зүг зүгээр яж аал нэг өглөө босон гутаа зоохгий би юм хийлээ гэд шийдсэн хүмүүс ер нь бол байдгүй штэ. Гэтэ бас айгу холыг харсан багаз одоо нас орчгаар нь гэрийнх нэг нь тархитангуудаа газар доор болохгүй бунхан бариад
бүр өөрийнхөө мөнгөөр би ингээд үгүй гиснэ. Цогцыг нь бол ер нь өөрөө авна л гэсэн төлөвлөгөөтэй байсан юм шиг байгааз. Анхнаасаа газар ууж ахаар гэж бодсон юм хайшин. Тэгээ бүр зургийг харсан бах те одоо тэр бунхан шиг юм нь бүр баг за байшин гэхин цаашийн зүгээр ингээ ороод үнэхээр ингээ өдрөө болгоо очиж уулздаг гэхээр бол нүдэнд харагдчихлээс аим шигтэй. Тэгээ тэр одоо агааргүй тэр амар юм чинь үнэр танар нь ямар байх вэ? Тэгээ мэдээж яаж ч утсан нэрээ эрүүл хүн бол биш ээ те. Ямар нэг юм байсан байгаа. Тэгээ бас тэр сүнс хамаатныхаа сүнс мөнсийг сонсдог хүний сүнсийг сонсдог ярьдаг гэхийг бодоход бас нэг юм цаад тийм нөлөө бас байсан баха. Даал тухамсрын нэг юм байсан бах гэж би бодож байна бас. Наад үнэхээр сонирхолтой юм аа бас. Ерөөсөө сонсож байгаагүй хүн байна. Яа, тэгээ тэр цогцтой бүжиглжсэн дүр зураглыг харсан хүн бас хямарсан баха тий. Амар. Гэхдээ ямар л өлегтэй вэ гэж. Гэхдээ тэгээд хэр ойрхоноос харсан бол бас. Харин тий. Гэхдээ амар юу агаад те мэдгэтгэр одоо нөгөө нэг энэ одоо хөршөө хараалт гэсэн чинь нэг л эрэхтэй хүн гараал ажилдаа явбал буцаж хурж ирээд идэг. Тэгсэн мөртлөө ингээд гэрт нь хоёр хүн ингээд бүжиглээд байж ин тэгсэн мөртлөө ерөөсө хоёр хүн харагддаг гэхээр амар би бүр амар юу санагдчихлаа. Тэгээ тэр бас хүмүүс амар сонирн байгаад цогцыг нь зүгээр шинжилгээ энэ төр хийнгүүтээ шууд олны өмнө зүгээр үзүр болгоо тавьчихдаг наа. Харин тий. Тэр ямар зорилгоор тэгсэн юм бол мэдгүй. Тэр айгүй бол зүгээр нэг сенсацлах гэж тэгсэн байлгүй. Тийм бах тий. Тэгээ хүмүүс бүр ингээд цогцыг ингээд тойроо зогссон бүр хүүхдүүдэд дагуулад бүүнөрөө шаваад зогссон тийм зураг байлээ. Юу балай. Тийм одоо энергитэй газар очиж яадаг байна хүүхдэд дагуулж. Бас энэ Флорида мужид амьдардаг Key West-тэй ч юм уу, Key West-д ч юм уу тэр хавьд ойрхон амьдардаг хүн сонсож байгаа юм бол магадгүй тэр нэг хоёр музей рүү н ороод үзвэл бас сонирхолтой юм болов гэж бодлоо. Тэгээ Флорида мужийг зорих юм бол тэр хаваар явж таарал бас очиж үзмээр санагдсан. Тэр нөгөө чиний ярьсан тэр нөгөө Believe It or Not Ripley's Museum гэдсэн штэ. Тий. Тэр музейгийн би нэг хоёр өөр нэг салбарт нь орж үзчихсэн. Тэгээ амар сонирхолтой зөндөө юмуд эдэм билээ. Тэгээ өмнө нь ярьжсэн дугаарууд одоо Bonnie and Clyde хоёрын нөгөө үхлийн машин гэлээд штэ. Тэр мөр болохоор бас тэр музейгийн нэг салбарт эдэм билээ. Бас тэгээ өөр чин хоёрын ер нь ярьжсэн өмнөх дугаарууд дээр гарч исэн гэмт хэрэгтнүүдийн бас одоо хэрэгжилжсэн машин ч юм уу те тиймэрхүү юм бол энэ иймэрхүү музейгээр амар их байдаг. Ингээ Америкаар ингээд ер нь бол тараацсан байдсан билээ. Ted Bundy-гийн машин бас нэг музейд байдаг баха. Тэгэж би санаж байна. Тэгээ манайхан Америкт байдаг хүмүүс энэ дэрүүгээр аялж маялаад тий одоо Ripley-гийн тийм Believe It or Not тий итгэхгүй юу гэдэг музейд харалтах юм бол ер нь ороо сонирхоод үзэхэд бол амар сонирхолтой зөндөө юмнууд байдаг шүү гэж бас ташимдалмээр байна. Нэрээ тийм байна те. Нөгөө манайхан шиг хэрэг туртай хэрэг хашнагнууд тэгээ Америкийн нэгэн улсаар ирээд аялж маялахаар бол нэрээ тиймэрхүү гоё музейнүүд үзэж болох нь шүү дээ. Тэгээ энэ чинь нөгөө зөвхөн тэгээ алга талганы юм байхгүй бас амар сонирхолтой тийм artifact-ууд байдаг тий. Тэгээд манайхаа сонирхоод тэгээ хоёул одоо бараг нөгөө нэг юм жуулчны газар шиг рекламдж байгаа юм шиг болоо ажиллаа. Гэтэ манайхан нэр үнэхээр сонирхолтой хаа. Одоо ирчээд богино хугацаанд юу үцэх үү гэд нэг тийм дандаа л нөгөө жуулчдын байнга очдог газруудаар очиод дууссан ч юм уу эсвэл тийм юм үзмээрг байгаа хүмүүст бол манайханд бол яг л тохирсон л гоё музейнүүд байдаг гэхгүй юу. Тийм штэ. Тий. Ороод тэгээ баахан таньдаг хүмүүсээ харна нэз. Тийм штэ. Тэр хэрэг дээр энэ хэрэг дээр гарч ирсэн юм чийсэн тэгчихсэн гэл. Тий. За үнэхээр сонирхолтой дугаар байлаа. Би энэ хүний тухай ерөөсөө сонсож байгаагүй юм байна. Тэгээд сонсоогүй шинэ хэргийг надад бас ярьж өгсөн, сонсогчтой ярьж өгсөн Докодо маш их баярлалаа. Когтолч гэсэн амттай байна. Тэгээд манайхан сонирхч ивэл гэртээ хийгээд үзээрэй. Энэ сангвия чи ер нь бол ингээл найз нөхөд ирэхэд ч юм уу тий ингээд орой хоолн дээрээ ингээд хийхэд амар тохиромжтой коктейл гэж би ер нь боддتي.
нэг амар хатуу биш, нэг амар зөөлхөн ч штэ яг ингээд таарсан. Тэгээд гой коктейл хийж өгөөд сонирхолтой хэрэг ярьж өгсөн Дөгөөдөө маш их баярлаа. Манайхаа энэ дугаар таалагдсан бол сонсож байгаа платформ дээр лайк дарнуу, дислайк дарнуу тэгээд сэтгэлдээ үлдээгээрээ YouTube комент дээр бас сэтгэлдээ үлдээгээрээ гэж хүсмээр байна. Хэрэгтэй холбоотой зураг болон коктейлийн журагаас манай Instagram болон Facebook пэйж дээр ордог байгаа шүү. За тэгээд дараагийнхаа дугаар хүртэл түр баяртай. Bye.